Сайн байцгаана уу эрхэм хүнд үзэгчдээ. Иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор бэлтгэн хүргэдэг хуулийн цаг нэвтрүүлгийн энэ удаагийн дугаар эхэлж байна. Манай өнөөдрийн сэдэв төрийн албан хаагчийн ёс зүйн асуудал байх болно. Монгол улсад төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль батлагдж, ёс зүйн хороо байгуулагдсанаар төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, ёс зүйн зөрчлийг бууруулах бодлого, үндэсний хөтөлбөр хэрэгжүүлэх, олон нийтийг ёс зүйн мэдлэг мэдээллээр хангах чиг үүрэг, бүрэн эрхийг хэрэгжүүлэн ажиллаж байна. Үүнд ёс зүйн хороонд гомдол мэдээлэл гаргагч 2025 оны 3 дугаар улиралд иргэнээс 147, төрийн албан хаагчаас 112, дотоод хяналтаар 29, гомдол мэдээлэл хүлээн авсан байршлаар 2025 оны 3 дугаар улиралд орон нутагт 106, нийслэлд 182 байна. Ёс зүйн гомдол мэдээлэлд холбогдогчийг хүйсээр авч үзвэл эрэгтэй 99, эмэгтэй 189 тус гарсан байна. Төрийн албан хаагчийн ёс зүй гэж юу нь яг юу хэлэх вэ? За, ёс зүй гэдэг маань шинжлэх ухаан. Тэгэхээр ёс зүйн шинжлэх ухаан бол өөрийн гэсэн судлагдхуунтай байх хэрэгтэй. Тэгэхээр ёс зүйн шинжлэх ухаан юу судалдаг вэ гэхээр энэ ёс суртахуун гэдэг зүйлийг судалдаг юм. За тэгэхээр эндээс нөгөө ёс суртахуун гэдэг нэг ойлголт гарч ирээд байна. Бас нөгөө ёс зүй гэдэг бас нэг ойлголт гарч ирж штэ. Тэгэхээр ёс суртахуун гэдэг нь илүү хувь хүндээ тий төрийн албан хаагч талдаар ч юм уу хувь албан хаагч талдаараа ярьдаг бол ёс зүй гэдэг маань бүлэг боловсруулсан бүлгийн хүрээнд бол хүлээмжшэрэгдсэн бүлгийн гаргах ёстой тэр зан төлөвийг илэрхийлдэг энэ зүйлийг бол ёс зүй гэж нэрлэдэг байгаа. Тэгэхээр маш тавчмаар хэлэх юм бол төрийн албан хаагчийн ёс зүй гэдэг маань төрийн албан хаагч бүрэн эрхээ хэрэгжүүлэх явцад одоо баримтлал зохиох тий тэр үндэс зүйл зарчим зан төлөвийн нийлбэр зохицыг төрийн албан хаагчийн ёс зүй гэж нэрлэж болно. Төрийн албан хаагчийн ёс зүйн асуудлыг бол 2023 онд төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль батлагдсанаар үндсэндээ одын тогтолцоо бий болоод ингэж явж байгаа. За Монгол Улсын ёс зүйн ороо бол 2024 оны 2 сард аль биесээр байгуулагдаад чиг үүргээ хэрэгжүүлээд одоо эхэлсэн байж байгаа. Бүрэлдэхүүн бол анхныхаа бүрэн эрхийн хугацаанд ажиллаж байгаа гэсэн үг. За мөн төрийн байгууллагуудын дэргэд бол ёс зүйн дэд хороо гэдэг байгуулагдсан ажиллаж байгаа. Энэ бол нөгөө төрийн албан хаагчдынхаа дундаас одоо сонгуулийн зарчмаар байгуулагддаг. Одоо хэн одоо ёс зүйтэй энэ асуудлыг одоо шийдвэрлэх одоо боломжтой вэ гэдгийг бол сонгоод ингэ явж байгаа. За төрийн албан хаагчийн ёс зүйн энэ асуудал нь өөрөө бол төрийн байгууллага бүр төр одоо янз бүр одоо байдаг. Тухайлх юм бол одоо өнгөрсөн онд орон нутагт одоо гарч байгаа ёс зүйн гомдлын тоо их байсан бол одоо энэ жил бол нийслэлд их байх ийм одоо хандлагатай байгаад. За хуулинд бол ёс зүйн зөрчил гэдгийг бол яг тухайн одоо ёс зүйн тухай хуулинд заасан асуудлуудыг л одоо ёс зүйн зөрчил гинэ гэдэг заасан. Тэгэхээр манай иргэдийн зүгээс болон төрийн албан хаагчдын зүгээс бас гомдол гарч байгаа л да. За энэ юу гэж хэлж байгаа нөхөр ерөнхийдөө бол төрийн албан хаагч иргэний өсөлтөд одоо хайхрамжгүй хандж байна. За иргэний өсөлтийг шийдвэрлэх хугацаанд нь шийдэх байна гэдэг төрлийн гомдлыг бол ихэнх нь иргэдийн зүгээс. За мөн одоо ёс бус үг хэрэглэх ёс зүйгүй ийм одоо байдлыг өөрийн биеэр одоо үлгэрлэн харуулж байна гэдгийг бол ихэнхдээ төрийн албан хаагчаас төрийн албан хаагчийн талаар гарч байгаа гомдлоос бол ингэ харагдаж байгаа. Ёс зүйн тухай хууль нь өөрөө бол мэдээж дэлхийн улс орнууд бол ийм хоёр загвар байна гэдэг. Тухайлх юм бол нэг нь одоо ингээд дүрм журмаар хязгаарладаг ийм хяналт тогтоодог тий процессжуулсан энэ хэлбэрийн хэв маяг. За нөгөө хэсэг нь бол энэ ёс зүйн зөрчил гарахаас урдсан сэргийлсэн ёс зүйн одоо зөрчил гарахгүй байхад чиглэсэн ийм соён гэгэрүүлэх юм үйл ажиллагааг ингээд чиглэсэн ийм одоо хэв маяг. Тэгвэл манай энэ ёс зүйн тухай хууль бол энэ аль альных нь одоо нийлбэр зохицож одоо хийж болно. Ёс зүйн хорооны үндсэн гол чиг үүрэг бол ёс зүйн зөрчлөөс урдсан сэргийлэх соён гэгэрүүлэх ийм үйл ажиллагааг бол төлөвлөж зохион байгуулж хэрэгжилтэнд нь одоо хяналт тавьж ингэж явах юм одоо үүрэгтэй. Ёс зүйн хариуцлагыг бол төрийн албан хаагч өөрөө хүлээх би энэ ёс зүйн зөрчил ёс зүйгүй ийм үүдэл гаргасан байна гэдгийг би одоо өөрөө хүлээн зөвшөөрч одоо тэр гомдол гаргагчаас болон эсвэл хамт олноос уушлалт гуйх ийм одоо
асуулт нь бол илүү давмгааж энэ соёлыг ёс зүйтэй юм соёлыг бий болгоход өөрөө энэ хуульд одоо бас гол зорилго нь одоо орж байгаа. Салбар болгонд одоо ажиллаж байгаа энэ мэрэгжлийн ёс зүйн асуудлууд бас байдаг тийм үү? Тэгэхээр гайлын одоо ажилтны ёс зүй, хуульчийн ёс зүй, эмчийн, багшийн ёс зүй гэх их олон одоо ёс зүйн асуудлууд байдаг. Яг энэ төрийн албан хаагчдын ёс зүйн асуудал гэдгийг яг бусад энэ зөрчлүүдээс хэрхэн ялгах вэ? Ёс зүйн зөрчил гэж юу вэ гэхээр төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуульд заасан энэ хэм хэмжээ шаардлагыг зөрчсөн үйлдэл эсвэл төхөг бол ёс зүйн зөрчил гэж нэрлэж байгаа. Тэгэхээр энэ ёс зүйн зөрчилтэй холбоотой гомдлыг бол гомдол мэдээллийг зөвхөн иргэн гаргадаг бас хамтран ажиллаж байгаа төрийн албан хаагчтай холбоотой асуудлаар бас төрийн албан хаагчид маань энэ одоо ёс зүйнтэй холбоотой гомдол мэдээллийг гаргадаг. Гэхдээ гомдол мэдээллийг гаргахдаа одоо энэ зөрчлийг сахилгын болон зөрчлийн бусад хэлбэрүүдээс хэрхэн ялгах вэ гэдэг нь тун ач холбогдолтой байдаг. Ингээ ялгасны үр дүн дээр хин нэгний гаргаж байгаа энэ гомдол мэдээлэл бол цаг хугацаанд шийдвэрлэх, цаг хугацаа алдахгүй байх, олон шат дараалж явахгүй байх гэдэг ийм одоо өгтөр нөхцөл болдог учраас энэ төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчлийг ялган таних энэ асуудал маань чухал ач холбогдолтой байдаг. Тэгэхээр 2023 онд одоо батлагдсан төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн 8.1. 8.1-д бол юу гэж авч үздэг вэ гэхээр төрийн албан хаагчийн ёс зүйн үүргийг авч үздэг. 8.2 болохоор ёс зүйн хориглолт, хязгаарлалт гэдэг дурдсан байдаг. Тэгэхээр энэ 8.1 ёс зүйн үүргийг 8.2 дурдж байгаа ёс зүйн шаардлагыг одоо зөрчиж байгаа энэ үйлдэлийг болон эс үйлдэлийг бид нар ёс зүйн зөрчил гэж нэрлэнэ. Тэгэхээр одоо бид нар ёс зүйн зөрчлийг ялган таних алийг нь зөрчил гэж үзэх вэ гэвэл манай төрийн албан хаагч гэсэн иргэд маань Google-ээр ороод төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийг татаж хараад энэ 8.1, 8.2 заасан энэ одоо үүргээ шаардлагыг зөрчсөн тохиолдлыг ёс зүйн зөрчил гэж одоо үздэг. За тэгээд холбогдох гомдол мэдээллийг яаж гаргах вэ гэхээр ёс зүйн дэд хороонд нь гаргадаг. Төрийн албан хаагч ажиллаж байгаа тухайн ёс зүйн дэд хороонд нь бичгээр болон захимаар гаргаж байна. Ёс зүйн дэд хороонд байгууллага болгон дээр байгаа юу? Байгууллага болгон дээр ёс зүйн дэд хороо байдаг. За Монгол улс ямар ч байсан төрийн албан хаагчдын ёс зүйн асуудлыг шийдвэрлэдэг юм тогтолцоотой бол жил гарan болж байна тийм. Тэгэхээр энэ жил гарны хугацаанд иргэдээс болоод төрийн албан хаагчдаас ирүүлсэн энэ гомдолд ер нь ямар ёс зүйн зөрчлүүд илүү төлхөө гарч байна. Ихэнхдээ одоо иргэдийн зүгээс харж байгаа гомдол бол төрийн албан хаагчд хуулиар хүлээсэн тэр чиг үүргээ хэрэгжүүлэхдээ одоо удаан байна, хүн сурталтай байна, асуудлыг одоо цаг хугацаанд нь шийдвэрлэхгүй байна гэсэн ийм агуулга өгөхий гомдол ирж байгаа. Ер нь төрөний өмнөх асуудалтай асуусан асуулттай холбогдуулаад хэлэхэд энэ бас харьяаллын асуудал байна. Тухайлх юм бол одоо хөдөлмөрийн хууль заасан ажлын байрны дарамт, бэлгийн дарамт болон энэ асуудал өөрөө яг тэр хөдөлмөрийн хууль заасан хоригдсон зүйлүүд. Энэ бол байгууллагын дотоод журамд одоо бас заасан байгаа. Мөн төрийн албаны тухай хуулиар тухайн одоо энэ асуудлуудыг зөрчсөн бол сахилгын хариуцлага хүлээлгэнэ гэдэг. Сахилгын зөрчлийн одоо тэр юунд бол харьяалж одоо хамаарч байгаа. Тэгэхээр ихэнхдээ бол ажлын байран дээр одоо их ялгуурлан гадуурхаж байна. Ялгуурлан гадуурлахын асуудал хөдөлмөрийн хуулиар мөн одоо тэр бэлгийн дарамттай холбоотой бэлгийн одоо чиг хандлагатай асуудлууд бол тэр хуулиар зохицуулагдж байгаа учраас манай энэ хуульд бол хамаарахгүй байна. Тэгэхээр энэ зүйлүүдийг бол манай иргэдийн зүгээс болон төрийн албан хаагчдын зүгээс яг гомдлоо аль асуудлаар нь хаана гарах вэ гэдэг. Төрийн албаны тухай хууль нь сахилгын хариуцлага хүлээлгэхийн асуудлыг ёс зүйн хороонд бол гаргаж болохгүй гэсэн. Саяын одоо Эрдэнэчимэг гишүүнээ хэлсэн одоо 8.1 заасан нийтлэг үүрэг 8.2 заасан нийтлэг шаардлагыг зөрчсөн бол энэ асуудлаар ёс зүйн хороо болон ёс зүйн дэд хороо шийдвэрлэнэ. За зарим байгууллага төр бол дэд хороо байхгүй байж болно. Яагаад гэвэл хүний тоо цөөхөн тэгэх юм бол байгууллагын нэг томлох хэрхий албан тушаалтанд жишээлбэл ингээд нэг 10-аад хүнтэй төрийн байгууллага байлаа гэхэд тухайн хүн одоо төрийн албан хаагчийн асуудлаар гомдол гаргахаар бол тухайн байгууллагын томлох хэрхий албан тушаалтанд нь гаргана. Тэр тухайн томлох хэрхий албан тушаалтын асуудлыг өөрөө шийдэх юм үүрэгтэйгээр одоо хуулинд ингээд зохицуулсан байна. Төрийн албан байгууллагууд бол одоо ёс зүйн асуудлаар юм уу сахилгын зөрчлийн асуудлаар мэдээлэл хүнд гаргах нь уг нь иргэдэд нээлттэй одоо ил тод байх хэрэгтэй тийм үү? Одоо байгууллагынхаа үүдэнд юм уу вебсайттай ингээд ил тод тавих юм үүрэгтэй тийм үү? Байгууллага дээр одоо би хэд хэдэн удаа сонсч байсан ажилтных нь одоо эрүүл мэндийн асуудалтай холбоотой нөгөө ажилт нь
байгууллагаас санхүүгийн дэмжлэг ингээд хүсдэг. Тэгэнгүүт нөгөө одоо хүний нөөцийн асуудал хариуцсан хүн ч юм уу манай байгууллагын тэр маань одоо ийм өвчтөй болчихжээ хэдүүлээ бас нэг хамт олон байна ингээд мөнгө одоо цуглуул санхүүгийн дэмжлэг үзүүлээгээд ингээд мөнгө цуглуулсан нөгөө ажилтнанд эмзэг тусаад байгууллагын удирдлагууд бас энийг ёс зүйн зөрчилд тооцож одоо бас арга хэмжээ авсан ийм юмнууд практикт бас гараад байна. Нэгэндээ сайн санаж гэдэг юм уу харилцаагаараа одоо зөв зүйтэй зүйл хийе гэтэл эргээд бас ингээд ёс зүйн зөрчилд орчих асуудлууд гараад байна л да. Саяын кейсийн хувьд бол би одоо зүгээр яг манай энэ чиглэлээр бол гомдол ирээгүй. Яг бол одоо миний мэдх кейсд бол байхгүй. Гэхдээ энэ бол яалтч байхгүй. Төрийн албаагчийн ёс зүйн тухай хуульд заасан тэр шаардлагыг бол бас зөрчсөн хэрэг байж болзошгүй. Ёс зүйн асуудал гэдгийг бол сайн одоо манай төрийн албаагчдад сайн ойлгох ёстой. Энэ бас хууль юм аа бол судлах хэрэгтэй. Кейс дээр жишээлбэл те эрүүл мэндийн асуудлаар ингээд бүгдээрээ дэмжээ гэдэг жижигхэн хуримтлал цуглуулсан гэж штэ. За энэ тохиолдолд бидэрт ямар мессеж өгч гэнэ вэ гэхээр бид нар энэ ёс зүйн асуудал дээр яг хууль заасан энэ хэмжээс гадна нөгөө хүн ёсны аль нь зөв бэ, аль нь буруу вэ? Тэгээ нөгөө энэ харилцаа хандлагатаа нөгөө бусдын оронд өөрийгөө тавих те EQ гэдэг энэ зүйл чухал. Тэгэхээр магадгүй тэр кейст орж байгаа тохиолдолд эндээс авах сургамж бол манай хүний нөөцийн чиглэлээр ажиллаж байгаа албан хаагчид маань тухайн хүнтэй бас санал солих болно шүү дээ. Юу юуны тухайдгүй байгууллагын бичигдэггүй хуулиа соёлоо дагаад ингэж мөнгө хөрвүүлэхийн оронд бас нягтлах ийм бас боломж байгаа. Тэгэхээр энэ чинь нөгөө хүний харилцаа, хандлага гэдэг зүйл дээр бас илүү тулгуурсан байдаг. Ер нь ёс зүйн зөрчлүүд яагаад гараад идэг вэ гэхээр хөвчлэн үндсэн шалтгаан харилцааны холбоотой асуудлууд гараад идэг. Төрийн албаагчдын хүнд суртал за одоо харилцаа хандлагын асуудлууд ингээл гардаг. Тэгэхээр энэтэй холбоотой ёс зүйн зөрчлүүд гарлаа гэж үзэх юм бол яг нь байгууллагын удирдлагад дэд хороонд тий байгууллагын дэд хороонд хэрвээ дэд хороо байхгүй бол удирдлага байгууллагын удирдлагад нь одоо гамдлаа гаргах юм байна тийм үү. Тэгэхээр тэр эрх үхийн албан тушаалтангууд нь бол тэрийг шийдвэрлэх үүрэгтэй. Төрийн өндөр албан хаагчтай холбоотой ёс зүйн асуудлууд ер нь танай харьяалагддаг юм байна тий. Энэтэй холбоотой шийдвэрлэгдсэн асуудлууд ер нь байгаа юу? Хоёр асуудал бол шийдсэн байгаа. Тэр бол манай ёс зүйн сайт дээр бол байгаа. Нэг нь бол одоо олон нийтийн одоо мэдээллийн хэрэгслэр ёс бус үг хэлж одоо түүний талаар одоо гомдол гарсан. За түүнийг бол ёс зүйн ороо шийдвэрлсэн, ёс зүйн зөрчил гаргасан байна гэж тэр бол өөрөө өсөлтөө гаргаад албан тушаалаас чөлөөлөгдсөн. Нэг өндөр албан тушаалтны талаар бол гаргасан гомдол бол олон зүйлүүд дурддагдсан. За тэр дотроос нөгөө түрүүн би бас хэлжсэн одоо нөгөө тэр сахилгын холбоотой төрийн албаагчийн одоо бусад одоо асуудалтай холбоотойгоор одоо манайд одоо ёс зүйн асуудал гэж үзэхээргүйгээр нотогдохгүйгээр зүйл байсан. Нэг асуудал нь бол төрийн албаагчийг сурч боловсрох нөхцлөөр нь одоо ийм сурч боловсрох нөхцлөөр хангаагүй гэдэг ийм асуудлаар дурдсан байсан. За энэ асуудлыг бол одоо бид нар бас судалсан. Тухайн төрийн албаагчийг ажлаас нь чөлөөлөөд суралцах нөхцлөөр нь хангасан. Суралцах хугацаанд нь цалин хөлсийг олгосон учраас энэнийг бол одоо бас зөрчөөг байна гэж. Энэ утгаараа бол ёс зүйн зөрчил гаргаагүй гэж дүгнэлсэн. Тэгэхээр ёс зүйн ороо бол одоо байгуулагдсан цагаас хойш төрийн өндөр албан тушаалтантай холбоотой хоёр гомдлыг шийдсэн. Нэг нь ёс зүйн зөрчил гаргасан, нэг нь бол ёс зүйн зөрчил гаргаагүй байна гэсэн ийм дүгнэлтийг гаргасан байна. Төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчил гарахгүй байх тал дээр цаашид ер нь юуг анхаарах вэ? Төрийн албан хаагчийн ёс зүйн тогтолцоо гэхээр энэ чинь олон хуулиуд байна. За төрийн албаагчийн ёс зүйн тухай хууль, авилгын эсрэг хууль, төрийн нийтийн албан нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх хууль гэх мэтчлэн. Энэ чинь нэг тогтолцоо болчихж байгаа. За нөгөө тогтолцоо бол энэ урьдчилан сэргийлэлийг соён гээгэрүүлэх үйл ажиллагааг үндсэн оролцох талууд ёс зүйн хороо, ёс зүйн дэд хороо одоо томилох хэрэггүй албан тушаалтанд хариуцлах хүлээ. За тэгээ энэ нөгөө ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа зөвхөн төрийн албаны асуудал юм а гэж орхиж болохгүй. Тэгэхээр тогтолцоо гэдэг чинь жижиг оролцох талуудаас бүрдэж байгаа. Тэгэхээр нэг талд нь бол нөгөө нийлүүлэлт тал тий төр байгаа, нөгөө талд нь эрэлт тал иргэн байгаа. Тэгэхээр Австралийн үндэсний их сургуулийн профессор Малган хэлсэн байгаа. Ер нь альва үйл ажиллагаа чинь төр болон иргэний бүтээлч хамтын ажиллагааны үр дүнд бий болно гэж үздэг. Иргэдийн зүгээс бас өөрсдөө хуулиа дэдлэн
хүндэтгэлтэй хандна. Энд чинь хүний харилцааны асуудлаас болж энэ ёс зүйн зөрчил гараад байгаа шүү дээ. Тэгэхээр энэ дээр бол илүү анхааралтай хандхаас гадна энэ ёс зүйн асуудлыг төрийн албаны асуудал гэж үзэхгүйгээр бүх оролцогч талууд гэр бүлийн хүрээнд те хүүхдээ аль нь зөв бэ, аль нь буруу вэ гэдэг энэ ёс суртахууны хүмүүжлэлтэй болоход эцэг эхийн зөвлөх, за цэцэрлэгт ороод ирэхээр нь сургалтын хөтөлбөрөөр дамжуулаад жижигхэн хөөрхөн контент буюу эсвэл багш нь өөрөө үлгэрлэж энийг үзүүлэх. За тэгээд ерөнхий боловсролын сургууль дээр ихтэй сургууль гээд бүх оролцогч талууд энэ дээр анхаарлаа хандуулах хэрэгтэй. Төрийн албан хаагчдыг аль болох ёс зүйн зөрчил гаргахгүй одоо ажиллах тэр орчин баталгаа эрх зүйн орчин ер нь Монгол улсад бий болчихсон уу? 2023 онд явуулсан хийгдсэн судалгаагаар бол төрийн албан хаагчдын 27.5% нь одоо ойрын 5 жил ажилласаа гарах сонирхолтой байна гэж хэлээд байгаа. Тэгэхээр энэ дээр нөгөө цалин хөлс гэхээс илүү хамгийн нэгдүгээр тавигдж байгаа багц асуудал нь бол тэр ажлын амьдралын чанар гэдэг энэ зүйлийн талаар яриад байгаа юм л да. Тэгэхээр нөгөө нэг ажиллаа хийх орчин нөхцөл хангагдсан ажил амьдралын одоо тэнцвэрт байдлыг зохистой төвшөнд хадгалагч гэдэг юм уу, энэ асуудал бол чухал үүрэгтэй. Ингээд анзаарч байхад ер нь төрийн албан хаагчдын маань ачаалал бас нэлээ их байна тийм үү? Төрийн албаагчдын ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх соён гэрэл хүнсний хөтөлбөр гээд 30 он хүртэл хэрэгжих маш том цогц хөтөлбөр байгаа. За энэ хөтөлбөр бол бүх талын л одоо асуудлуудыг төрийн албаагчийг хариуцлагатай байх талаас нь, за мөн төрийн албаагчийг сургаж соён гэрүүлэх талаас нь, эрдэм эдлэгийн одоо тодорхой төвшөнд одоо ахиулах чиглэсэн ийм одоо зүйл байгаа. За энэ дээр бол ёс зүйн хороо мөн одоо байгууллага дээр ажиллаж байгаа тэр дэд хороо томилох эрхлэх албан тушаалтанд энэ үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх үүрэг чиглэлийг бол олгоцсон байна. За энэ бол 24 онд батлагдсан одоо ёс зүйн орооноос батлах юм ерөнхий аргачлал журмууд бол ингээд батлагдаад гараад үндсэндээ дуусч байна. Тэгээ эх жилээс бол одоо яг хөөхөр төрийн байгууллага дээр ёс зүйн юм эрсдлийн үнэлгээ гэж эрсдэлт байдлаа тогтоон тэр төрийн байгууллагууд. За аль албан тушаал ямар эрсдэлтэй байна, юунаас одоо энэ ёс зүйн зөрчил гараад байна, төрийн албан хаагчтай байна уу, албан тушаалтай байна уу, тухайн байгууллагын одоо удирдлагт байна уу, эсвэл тэр одоо тэр юун чиг үүргийн одоо хамаарлуудаас болж гэнэ үү гэд олон талын асуудлаар байгууллага өөрөө эрсдлээ тогтооно. Өөрөөр хэлэх юм бол бид нар яг ёс зүйн зөрчил юунаас болоод гараад байна гэдэг таач сая хэлж байна. Одоо манай гишүүн ч хэлж байна. Ажил амьдралын тэнцвэрт байдал алдагдаад байна уу? Эсвэл чиг үүрэг нь өөр байгаад байна. Өөрөөр хэлэх юм бол би нэг чиг үүрэг хэрэгжүүлэх албан тушаалын тодорхойлолттой байхад хажуу талын албан тушаалтан дээр хүн авахыг одоо авахгүй байна гэж бодъё л доо. Тэгвэл энэ хүний ажлыг би давхар хариуцаад явахаар тэр гаднаас ирж байгаа иргэн яах вэ? Энэ хүнээс 2 хүний ажил шаардна. Тэгэхээр энэ төрийн албаагч стресс байдалд орно. Тэгээд яах вэ? Зарим нь одоо энэ хүний ажлыг би хийж байгаамаа гэд буруу зүрүү хэлэх ч юм уу, ийм асуудлууд үүсэхийг үгүйсэхгүй. За энэ байдлаасаа болоод хүмүүс өөрөө одоо тухайн ажлын байран дээр удаан оршихыг хүсэхгүй байх, ажлаас хашрах ийм одоо бас юм хам шинжтэй хүрдэг ийм тохиолдлууд байна. Ёс зүйн хороо бол ёс зүйн 53 сурагч багш бэлдсэн. Одоо дахиад 50 сурагч багшийг нэмж бэлдэж байгаа. За энэ бэлтгэсэн сурагч багш нар маань тодорхой яг сэдвийн хүрээнд ёс зүйн сургалтыг одоо зохион байгуулахаас гадна байгууллагын албан хаагчдын стресстэй холбоотой ялангуяа төрийн захиргаа, төрийн үйлчилгээнд дээр стресс бухимдлын асуудал нэлээд түгээмэл гардаг. За энийг нь бас зохицуулахдаа одоо чиглэсэн энэ чиглэлийн сургалтыг бол байгууллагын онцлогоос хамаарат, салбарын онцлогоос хамаарат бас зохион байгуулах ийм бүрэн боломж бүрдээд байгаамаа. Хуулийн цаг нэвтрүүлгийн энэ удаагийн дугаараар төрийн албан хаагчдын ёс зүйн асуудлыг хөндлөө. Хуулийн цаг нэвтрүүлгийн дараагийн дугаараар эргэн уулзтлаа. Баяртай.